Нүүдэлчин дэлхийн соёлын фестиваль Налайх дүүргийн тайж хайрхны бэлд 3 өдрийн турш үргэлжлэн явагдлаа. Манай улс соёлын бие тус өвийг хамгаалах тухай ЮНЕСКОгийн 2003 оны конвенцэд 2005 онд нэгдэн нутаг дэвсгэр дэх соёлын бие тус өвөө хамгаалах үүргийг олон улсын өмнө хүлээсэн юм. Үүний хүрээнд нүүдэлчин наадмыг жил бүр зохион байгуулахар болжээ. Фестивалийн нээлт Монгол улсын төрийн дуулаар эхэлж их тулгандан галаан бадраалаа. Соёл спорт, аялал, жуулчлал, залуучуудын сайд номин нээлтийн үг хэлсэн юм. Тэрээр энэ удаагийн наадам нүүдлийн ахуй соёлтой улс орнуудыг урьж оролцуулж байгаагаараа онцлог. Ингэснээр Монгол улсыг хөгжүүлэх, урт болон дунд богино бодлогод туссан зорилт, үйл ажиллагааны хэрэгжилтийг хангана гэж үзлээ. Монгол орны нүүдлийн аж ахуй соёлын онцлогийг дэлхийд дахинд сурталчлан таниулах өвмөц өнгө төрх хэлбэр агуулга бүхий олон улсад өрсөлдөхгүй соёлын үйл ажиллагааг бий болгох, Монгол улсыг зарим ирэх жуулчдын урсгалыг жилээс жил нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр болно гэдгийг тодотхон хэллээ. Нээлтийн үйл ажиллагаа үндэсний урлагийн их театрын уран бүтээлчдийн тоглолтоор үргэлжлэн орон орны болон аймаг нийслэлийн шилдэг өвлөн уламжлагч нар зан үйлийн үзүүлбэр, язгуур урлагийн тоглолтыг үзүүлсэн байна. Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн өв тээгчид отог бүрдэн өөрсдийн уламжлалыг шингээсэн урлагийн тоглолт, гар урлагийн үзэгсэлэн дэлгэжээ. Наадмын хүрээнд яаралтай хамгаалах шаардлагатай биет бус өвийн 7 ай савын 362 төрөл зүйлийг 21 аймгийн өвлөн уламжлагч нар сурталчлан таниулж, язгуур урлагийн тоглолт, гар урлагийн үзэгсэлэн, уламжлалт, уралдаан тэмцээн, спортын үзүүлбэр, соёлын бүтээлч үйлдвэрлэл, уламжлалт хоол, хүнсний үзэгсэлэн худалдаа дэлгэгдсэн байна. Өмнөх жил 620 хөтөлбөртэй нүүдэлчин фестиваль зохион байгуулагдаж байсан бол энэ жил 780 хөтөлбөртэй болон өргөжиж дэлхийн 16 улсын зочид төлөөлөгч, өвлөн уламжлагч хүрэлцэн ирсэн нь онцлог байлаа. Үүнийг дагаад олон орны жуулчид зөвхөн нүүдэлчин наадмыг үзэхээр зарин иржээ. Тэдний нэг болох Өвөр Монголын өөртөө засахор ноос ирсэн жуулчныг онцоллоо. Монгол улсад нэг ирд үзье гэж санаж ирсэн маа. Чамд энэ удаалны хүүхэд насцнараа аваад чамд энэ удаад нэг гарч иржээ. Яг сайхан энэ нэртэй сайхан таарч. Энэ өдрийн нэр бол одоо эмар гоё байна. Би өмнөдөөс Өвөр Монголда мэлэмээс нэрд орж үзэж өнгөрч гэсэн үг. Таш чамд өнөргөө ийм их эмар юу ч хэлэх хэрэгцээ одоо эмар гоё. Тим нэр анх удаа үзчихсэн гэсэн үг. Аймаг бүр эдээ ундаа гар хийцэн эдэллүүд дээл хуцаан байршуулж, уламжлалт аргаар боловсруулсан цагаан эдээ сүүн бүтээгдэхүүнээ дэлхийд таниулах зорилго тэн сав баглаа боодлын стандартын дагуу үйлдвэрлэжээ. Хөвсгөлийнхэн цаа бугын эврээр хийсэн толгойн гоёл, Хэнтэй аймгийн асарт цөцгийн буряа талах булганыханд айраг, шимийн арх зэргийг дэлгэсэн байна. Энэ мэтчилэн Монгол улсаас 880 өвлөг уламжлагч, бусад орны 150 гаруй уран бүтээлчид оролцсон өргөн дэлгэр наадам болж байгааг наадамд оролцогч хэлж байна. Нүүдэлчин монголчууд одоо улсын фестивалд манай Увс аймгаас одоо 2018 оноос хойш оролцож байна. Тэгээд манай баг бүрэлдэхүүн 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ирсэн. Энэ дээр одоо гар урлалт, за тэгээд одоо ардын зан үйл, урлагийн тоглолтууд гээд маш олон одоо тоглолтуудтай ирсэн. Монголын арт түмэн яг одоо өөрийн гэсэн олон ясныхаа онцлогийг харуулдгаараа одоо үнэхээр маш гайхамшигтай. Тэгээд жил өрх тулсан бол гадаадын зочид төлөөлөгчид одоо маш их ирж байна. Дээр нь одоо зохион байгуулалтын хувьд ч гэсэн жил ирэх тусам одоо илүү сайжирч байна. Нодлон одоо 2023 оны нүүдэлчин Монгол фестивалд одоо манай Увс аймгийн баг бүрэлдэхүүн маань одоо хүүхдийг ширэглэх, бүвэлэх ёс гэдэг хүүхд өдгийдэх ёсыг одоо харуулж исэн бол энэ жилийн онцлог зүйл маань манай ардын авьяаснууд маань одоо малын үрэ буюу малыг одоо тойглох
За тэгээд одоо арван, гурал, за айраг нэрх гэдэг иймэрхүү ёс заншлуудаа бас онцолж энэ одоо урлагийнхаа тоглолтонд оруулж авчирлээ. Монгол үндэсний нүүдлийн ахуй соёл зан заншил ууламжлалыг хойш үе дэлхийд хэн түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор нүүдэлч наадмын зохион байгуулдаг билээ. Манай улс 2008 оноос хойш соёлын биет бус үеийн конвенцийн яаралтай хамгаалах шаардлагатай болон төлөөллийн жагсаалтад морин хур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол Ардын уртын дуу, Монгол бие биелгээ, уламжлалт бүжгийн урлаг, Монгол туйл, гэрийн уламжлалт урлал, Монгол уран бичлэг, уул овоо тахихаа зан үйл, хөхүүрийн айраг эсгэх уламжлал, холбогдох зан үйл гэх нийт 15 өв бүртгүүлжээ. Тэгвэл энэ жилийн нүүдэлчин наадмын үеэр нүүдэл ёсоо ЮНЕСКОгийн биет бус үеийн жагсаалтанд бүртгүүлэх гэж байгаагаа нь зарлалаа. Ингэж 3 өдрийн турш нүүдлийн ахуй амьдралын хэв маяг түүнийг даган бий болсон соёлын биет бус үеийг олон нийтэд таниулсан ач холбогдол өндөр фестиваль боллоо.